Харин дараах үеийнх нь шинэ Монголын түүхийг бүтээхэд гар бие оролцож, ёстой л шинэ түүхийг бичлэлсэн хүнтэй. Америк солонгосын дайны дараах үе. Дайнд нэрвэгдэж, гэр бүлээ алдан өнчирч хоцорсон хүүхдүүдийг бүгд наримдах ардчилсан солонгос ард улсаас манай улсад авчран асран хамгаалж байсныг монголчууд сайн сантаг. Энэ л хүүхдүүдийг нутагт нь буцаах ажилд тухайн үед гэгэрлийн амны орлогч сайд байсан мөн өөхөл хорлоо багш томилогдож 200 гаруй хүүхдүүдийг авч хүргэн төрийн тэргүүн Ким Ир Сентэй гар барин уулзаж явсан түүх бий. За Монгол улс 200 хүүхэд солонгосын нусагдараас очиж Монгол улсын гэгэрлийн амны сайд Жамсран тэргүүтээ төлөөлөгчд очиж авчирч Монголд авчирсан. 10 жил болсон. Тэр 10 жил болсон хүүхдийн солонгос сургууль гэж улсаас тусгай сургууль байгуулад тэр чинь багш нарын томилж байгаа. Энэ чагаас одоо хоол, унд, орон сууц бүх юмыг Монгол улс хариуцж байсан. Тэгээд Монголд одоо өөрөөр хэлбэл тэднийг 7 жилийн сургууль хүртэл явуулсан. 7 дугаар ангийн тусалт явуулсан. Тэгээд тэр хүүхд бол хамгийн доотлих нь 3 4 дугаар ангид дээдлих нь 6 7 дугаар ангид орж угаад нутагтаа буцсан. Дайн дуусны дараагаар нутагтаа